Сайн байцгаана уу? Нэг тэнгэр чаналын дараагийн цааш нэгэн контент ороход бэлэн болсон байна. Энэ удаагийн топ 10 цувралаараа хосоороо тоглоход тохиромжтой 10 тоглоомын тухай ярихаар бэлдлээ. Ихэнх хосуудын тоглоом тоглох чадвар харьцангуй байдаг тул илүү их ялбар гэсэн 10 тоглоомыг сонгосон байна. Бас утасны тоглоом оролцуулаагүй анхааруулъя. 10 дугаар байранд Overcooked All You Can Eat. Overcooked магадгүй co-op тоглоомнуудын Dark Souls байх. Учир нь тоглоом хөөрхөн хүүхдийн юм шиг дизайнтай боловч даралт хэсгсэн цус харуулах магадaltaй тоглоом юм ба. Энэ тоглоом та хоёрын хайрыг ч дуусгах магадaltaй. Гэхдээ та хоёр хоёулаа туршлагатай геймерүүд бол үүнийг асуудалгүй давах хаа. 9-р байранд Keep Talking Nobody Explodes. Найзуудаараа тоглоход үнэхээр хөгжилтэй тоглоом. Харин хосуудын хувьд хөгжилтэйч байх болон эсвэл бүр бухимдуулгаарч байж болно. Баг зэргийн үл ойлгоцол дээрээс тоглоом хожигдож болдог учраас тэр. Overcooked болон Keep Talking хоёр хөгжилтэй тоглоомч гэсэн сайхан цагийг үгүй хийх магадaltaй учраас доогуур байрнууд эзэлсэн байна. Keep Talking Nobody Explodes-ыг тоглож найз охинтойгоо муудсан тухай блогч хүртэл байдаг. Okay, I hate you. Bye-bye. 8-р байранд Left 4 Dead 2. Left 4 Dead 2 хосоороо тоглох тоглоомуудын хамгийн сонирхолтой сонголтч байж болно. Valve-ийн 2009 онд гаргасан энэхүү тоглоом нь мультиплеер тоглолтод илүү суурилсан байдаг нь хосоороо тоглоход хөгжилтэй болгодог. Дээрээс нь зомби апокалипст хосынхоо хүн чанарыг шалгаж болно. 7-р байранд Mario Kart. Mario бол мэдээж видео тоглоомын хамгийн том франчайзуудын нэг. Харин Mario Kart дээр та хоёр Double Dash дээр нэг баг болж эсвэл Grand Prix төлөө хоорондоо өрсөлдөж болно. Өнгөлөг хөөрхөн зураглал магадгүй тоглоом баг тоглодог хамтрагчид нь таалагдах хаа. Mario Kart-ыг 7-д байршуулсан учир нь энэ тоглоом олон нөхөрлөлийг үгүй хийж байснараа алдартай юм. 6-р байранд Lego тоглоомнууд. Lego тоглоомууд франчайзын хувьд тоглоом сонирхчдод зориулсан гэхээсээ илүү бага насны туршлага багтай хүүхдүүдэд зориулсан байдаг. Lego бол өөрөө алдартай франчайзуудтай хамтдагаараа алдартай. Star Wars, Marvel, DC, Harry Potter, Indiana Jones, Pirates of the Caribbean гэсэн маш олон тоглоомнууд бий. Эдгээрээс дуртайгаа сонгож аваад дуртай киноныхоо дүрээр тоглох боломжтой юм. 5-р байранд Unravel 2. Энэ тоглоом дээр та хоёр нэхмэл хүүхэлтэйгээр тоглох ба хоорондоо нэг нэхмэлийн утсаар салшгүй холбогдсон байдаг. Геймплей үед хамтран тоглогчоо мэдэрч илүү олон синхроныг тоглохыг шаардах нь хэцүү байх магадaltaй. Тоглоом уур амьсгалын болон зохиол нь нууцлаг бас гунигтай өнгөстөгаараа онцлог юм. 4-р байранд A Way Out. Энэ тоглоомыг ижил хүйстэн хосууд тоглолвол илүү зохимжтой. Гэхгүй заадлаа тоглосон шүү. A Way Out нь жагсаалт байгаа тоглоомудаас илүү хүн сэдэвтэй тоглоом юм. Ерөнхийдөө та хоёр өшөө авах зорилготой залуусын дүрд орж шоронгоос орох болно. Мэдээж янз бүрийн сонирхолтой ойнс, пазл давхаас гадна боевик кино шиг зохиолыг үзнэ. Дээрээс нь тоглоом тимч урт үргэлжлэхэд бол нэг суугаад л дуусгачих боломжтой. 3-р байранд Minecraft. Mojang-ийн Minecraft-ийн тухай яриад ч хэрэггүй зэ. Тоглоомыг та хоёр хүссэн янзаараа тоглож болно. Survival дээр нэглүүлээд хамтдаа Ender Dragon-ыг устгаж, Creative дээр нь тавиад хүссэн юм уудлаа барьж, эсвэл онлайнаар бүх төрлийн мини геймүүдийг нь тоглох боломжтой. 2-р байранд Portal 2. Пазл давхаас гоё юм нь юу гэж хосоороо пазл давах юм. Portal 2 хосоороо тоглох шилдэг тоглоомч биш, ер нь бүх цаг үеийн шилдэг тоглоомнуудын нэг. Сонирхолтой онцлогоос гадна тоглоомын хьюмор, дизайн зэрэг нь та хоёрыг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн геймплейс гадна тоглоомын зохиол харагдаж байгаа шиг тиймч хөөрхөн хөнгөн зохиол биш. Тоглож дуусчихад та хоёр нэг хэсэгтээ Portal 2-ын тухай ярилцах. 1-р байранд It Takes Two. Сүүлийн үед тоглоомууд split screen co-op-ыг хөгжүүлэхэ болсон. За ихэвчлэн буудалдаг тоглоом ч юм уу, уралдаг тоглоомуудын split screen co-op маш олон хүмүүст дурсамжуулдсан байдаг. 2021 онд бараг л зөвхөн split screen co-op тоглоход зориулсан It Takes Two нээлттэй ирсэмлээ. Үүнийг тоглоход буцаад бага насандаа очсон мэт санагддаг. За тэгвэл яагаад хостойгоо хамт It Takes Two-гээр дурсамжаа бүтээж болохгүй гэж? Дээрээс нь геймплей нь үнэхээр сайн тэрч бүхэл 2021 оны Game Awards-ийн Game of the Year болж байсан тоглоом юм. It Takes Two.
За энэ бол хосороо тоглоход тохиромжтой топ 10 тоглоом байлаа. Та бүхэн дараагийн дугаартаа ямар топ 10 оруулахыг хүсэж байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд энэ удаагийн дугаармаар энэ үрээд өндөрлөж байна.